3 дугаар бүлэг. Тэнгэрлэг сайн. Бурхны сайнны талаар бодох үедээ хүн дараах бэрхшээлтэй тулгардаг. Нэг талаас хүн Бурхан биднээс илүү мэрэгэн ухаантай нэгэн мөн бол тэрээр олон зүйл дээр биднийхээс өөрөөр дүгнэлт хийж байх ёстой. Ялангуяа сайн муугийн талаарх түүний дүгнэлт биднийхээс бүр илүү өөр байх ёстой. Тийм учраас бидний сайн гэж үзэж байгаа зүйл түүний хувьд сайн биш. Бидний хорон муу гэж үзэж буй зүйл түүний хувьд тийм биш байж болно гэж үздэг. Нөгөө талаасаа бас ёс суртахууны талаарх Бурхны дүгнэлт нь биднийхээс огт өөр учраас бидний хар гэж үзэж байгаа зүйл түүнд цайвар байж болно. Тэгвэл Бурхны сайн гэж байгаа зүйл угтаа утга учиргүй зүйл болохоос өөр аргагүй. Бурхны сайн нь сайнны талаарх бидний ойлголтоос бүхэлдээ өөр гэж үзэх хэрнээ нэгэн зэрэг Бурхан бол сайн гэж хэлж байгаа нүнэндээ би Бурхан ямар нэгэн болохыг сайн мэдэхгүй гэж хэлж байгаатай утга нэг юм. Үүнчлэн хэрвээ Бурхны дотор бидний мэдэх боломжгүй онцлог чанар байгаа бол бид түүнийг нь ухамсарынхаа үндэс болгон түүнийг хайрлаж эсвэл дуулууртай байх боломжгүй. Хэрвээ тэр сайн биш бол түүнд дуулууртай даглаж гисэн энэ нь айж сүрдсэндээ л дуулууртай байгаа хэрэг болохоос биш, үнэндээ чөтгөр байсан ч төгс хүчит байх юм бол бүх сэтгэлээрээ дуулууртай дагнал гэсэн үг. Тэгэхээр бүрэн уналтын онол нь хэрвээ бид бүхэлдээ уналтанд орсон учраас бидний сайн хэмээн бодож байгаа зүйл ямар ч үнцэнгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байх юм бол энэ нь Христ итгэл бишрлийг нэг төрлийн чөтгөр төлчилдэг шашин болгон хувиргаж болох юм. Ийм төрөгдлөөс ангижрахын тулд ёс суртахууны хувьд маш дорой буурайхийн нэгэн хүн өөрөөсөө хавьгүй илүү ухаалаг бөгөөд ёс суртахууны өндөр хэм хэмжээг мөрддөг хүмүүстэй нийгмийн харилцаанд орж тэдний жишгийг мөрдөх явцад түүнд юу тохиолдож байгааг ажиглахад болно. Би өөрөө ийм үйл явцыг биеэр туулсан хүн учраас үүнийг маш нарийн гаргаж ирж тайлбарлаж чадна. Анх их сургуульд орж байхдаа үе тэнгийнхэнтэйгээ харьцуулах юм бол би гэдэг хүн ёс суртахууны тал дээр ухамсар багтаа оюутнуудын нэг байлаа. Сайндаа л хүн харгас эрцгий эсвэл харамч нарийн байж болохгүй л гэж бодож явснаас ариун журамтай байх, үнэнч байх, өөрийгөө золиослох зэрэг зүйлсийн тал дээр бол сармагчин сонгодог хөгжмийг үл ойшоодог шиг тоомжиргүй ханддаг байлаа. Тэгж яваад би Бурхны өршөөлөөр хэдэн хүүхдүүдтэй найзлах болсон юм. Оюун ухаан, уран сэтгэмж гэх мэт зүйлсийн тал дээр бид хоорондоо их төстэй байсан учраас тэр даруй дотносож чадсан юм. Гэхдээ ёс суртахуун, хуулийн талаарх мэдлэг, тэдгээрийг сахих гэж хичээж буй байдлаараа тэд надаас өөр байлаа. Сайн муугийн талаарх тэдний дүгнэлт минийхээс огт өөр байсан юм. Ийм тохиолдолд ядчил өнөө хүртэл өөрийнхөө хар гэж бодож байсан зүйлээ цагаан болгох ёстой юм байна гэсэн хүсэл шаардлага төрөхгүй. Ёс суртахууны талаар төрж буй шин дүгнэлтүүд нь ёс суртахууны талаарх өмнөлт дүгнэлтүүдийг хүчингүй болгох замаар орж ирдэггүй. Харин эсрэгээрээ хүлээж байсан эзэн нь ирж байгаа мэтээр орж ирдэг. Ийм үед танд буруу замаар явж байгаа юм биш үз гэсэн эргэлзээ огт төрөхгүй. Шинээр төрж буй дүгнэлтүүд нь сайнны талаар өмнө нь танд байсан жижиг хэсэг дүгнэлтүүдтэй харьцуулах юм бол сайнд хавьгүй илүү ойр хэрнээ бас тэдэнтэй ямар нэг байдлаар холбоотойгоор үргэлжилдэг. Гэхдээ эдгээр шин жишгүүдийг хүлээн зөвшөөрөх үед ичхүүр болон гэм буруугийн мэдрэмж дагалддаг бөгөөд энэ нь хамгийн том сорилт болдог. Өөрөөр хэлэх юм бол өөртөөгөө тохирохгүй хүмүүсийн дунд санамсаргүй ороод ирчихсэн мэт санагдаж эхэлдэг. Эдгээр туршлагууд дээр үндэслэн бид Бурхны сайн гэж юу болох талаар авч үзэх ёстой. Сайнны талаарх Бурхны ойлголт биднийхээс өөр гэдэг нь эргэлзээгүй. Гэвч тийм байлаагаад түүн рүү ойртох тусам өөрт байсан ёс суртахууны хэм хэмжээгээ өөрчлөх шаардлагатай болно гэж эмээх хэрэггүй. Учир нь Бурхны ёс зүй болон таны ёс зүйн хооронд харьцангуй ялгаа гарах үед та өөрчлөлт хийх шаардлагатай болж байгаа бол тэр нь таны өөрийн чинь энэ нь илүү сайн гэж үзсний үндсэн дээр хийгдэж буй өөрчлөлт байх болно. Бурхны сайн нь бидний сайнаас өөр боловч тэс өөр биш. Энэ хоёр бол хар цагаан хоёр шиг ялгаатай зүйл биш. Харин төгс зурсан дугуй дүрс болон түүнийг дуурайлган жаахан хүүхдийн зурсан дугуй дүрс хоёрын ялгаатай адилхан зүйл. Төгс тойрог зурж сурсан хойноо өнөө хүүхэд анхнаасаа зурх гэж хичээж байсан зүйл маань энэ байж гэдгийг мэдэх болно. Библиэлд энэ талаар урьдаас дурдсан байдаг. Христ хүмүүсийг гэмшил дуудсан. Хэрвээ хүмүүсийн мэддэг хэрнээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тэдгээр жишгүүд нь Бурхны жишгээс төсөөр байсан бол
Бурхан хүмүүсийг гэмшил дуудах ямар ч шалтгаан үгүй байх байлаа. Харин Бурхан хэдийн бидэнд байгаа ёс суртахууны хэм хэмжээг үндэс болгон заалддаг. Юунд зөв болохыг та нар өөрсдийнхөө хувьд юунд үл шүүн вэ? Лук 12:57. Хуучин гэрээний Библиэлд Бурхан талархал, ариун байдал, шударга байдалтай холбоотой асуудлаар хүмүүсийг зэмлэхдээ энэ талаар угаасаа тэдэнд байдаг ойлголтыг үндэс болгосон байдаг. Ингэхдээ тэрээр яг л өөрөө бүтээлүүдийнхээ шүүх танхимд байгаа мэтээр дүрсэлсэн байдаг. Надаас ямар шударга бус зүйл олсон болоод надаас та нарын эцэг өвгөд холдож, хоосны араас явж, өөрсдөө хоосон болгов. Иремья 2:5. Эдгээр зүйлүүдийн талаар нэгэнт ярьсан учраас одоо Бурханы сайнны талаарх хэд хэдэн ойлголтуудыг авч үзье. Эдгээр ойлголтууд нь үгээр тодорхой илэрхийлэх боломжгүй ч гэсэн бидний бодол санаан дотор давмгаалж байдаг, мөн шүүмжлэлээс зайлсхийх аргагүй тийм ойлголтууд юм. Өнөөдөр Бурхан бол сайн гэсэн ойлголтыг хүмүүс шууд л зөвхөн Бурхан бол хайраар дүүрэн гэсэн утгаар ойлгож байна. Мэдээж ингэж ойлгох нь зөв байх. Гэхдээ асуудал юу вэ гэвэл ихэнх хүмүүс энэ үедээ Бурханы хайрыг нинжин сэтгэл, өөрөөр хэлбэл хэн нэгнийг өөрөөсөө илүү аз жаргалтай байгаасаа гэж хүсэх юм уу? Эсвэл ямар нэгэн байдлаар зөвхөн аз жаргалтай л байвал боллоо гэж хүсдэг сэтгэл хэмээн буруу ойлгож байна. Үнэн хэрэгтээ бид дотроо ямар Бурханыг хүсэж байдаг вэ гэвэл чамд өөрт чинь л сайхан байгаа бол тэгээд л боллоо доо гэж хэлэх ийм л Бурханыг хүсэж байдаг. Үнэн дээр бид Тэнгэрлэг эцэг биш, харин Тэнгэрлэг өвөөтэй байхыг хүсдэг. Залуусын хөгжилдөж байгааг харах дуртай өвөө. Өнөөдөр ч бас хөгжилтэй сайхан байж чадав биз гэж хэлдэг. ертөнцид хандсан цорын ганц төлөвлөгөө нь энэ л юм байна гэж хэлж болохоор тийм настай, найрсаг өвөөтэй байхыг хүсдэг. Мэдээж Бурханы талаар ийм үзэл баримталтай байгаагаа теологийн үүднээс илэрхийлдэг хүн тэр болгон байхгүй. Гэхдээ цаагаараа бол дотроо Бурханы талаар үүнээс нэг их ялгарх зүйлгүй үзэл ойлголтыг тээж явдаг хүмүүс олон бий. Би ч бас өөрийгөө тийм биш гэж лав хэлж чадахгүй. Би ч мөн ялгаагүй яг ийм зарчмыг үндэс болгон ажилдаг орчлон ертөнцийн амьдрахсан гэж хүсэж байна. Гэхдээ хэдийгээр бид ийм ертөнцийн амьдрдаггүй гэдэг нь тодорхой үнэн ч гэсэн Бурхан бол хайр гэдэгт итгэж болох шалтгаан надад бий тул эцэст нь хайрын талаарх үзэл ойлголтоо засаж өөрчлөх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрэхээсөөр аргагүй болж байна. Би үнэндээ яруу найрагчтаас ч гэсэн хайр гэдэг зүйл зүгээр нэг сайхан сэтгэлээс илүү тууштай, шийдэмгий, агуу гайхалтай гэдгийг сурсан. Данте Алигьеригийн зохиол гардаг шиг дурлалт хосуудын хоорондох хайр нь хүртэл айдас төрөлм сүр хүчтэй эзэн гэдгийг олж мэдсэн. Хайрын дотор элэгсэг найрсаг сэтгэл бий. Гэхдээ хайр болон элэгсэг найрсаг байдал нь нэг төвшөнд хамт оршихгүй. Хайрын бусад хүчин зүйлүүдээс ангид тусдаа оршиж байгаа ээлдэг найрсаг байдал нь тухайн хүнийг өөрийг нь тэр чигт нь анхаарч сонирхох зүйл байхгүй бөгөөд харин ч бүр үйл оошоо хандлагатай байж ч болох юм. Элэгсэг найрсаг байдал нь тухайн хүнийг холдуулахыг юмн чинээ бодохгүй. Нохойд элэгсэг дотн хандах сэтгэлээсээ болж зовлонгон төгсгөл болгох зорилгоор амийг нь хөнөөдөх хүмүүс ч байдгийг бид мэдж байгаа. Үүнчлэн энгийн нэг ээлдэг байдал нь зовлонгон төгсгөл болгож өгч чадчил байвал тухайн хүнийх нь сайн эсвэл муу болох нь ер хамаагүй байдаг. Библиэлд ч энэ тухай хэлсэн байдаг. Сахилгажуулалтгүйгээр дур зоргоор нь өсгсөн хүүхэд бол бутаж хүүхэд юм. Удам залгаж өв залгамжлах хүүхдээ хүн сахилгажуулдаг. Бүгдээрээ хүртсэн сахилга бат та нарт үгүй бол та нар хөвгүүд нь бус бутаж ажээ. Еврэ 12:8. Бид тэгж их анхаарал тавьдаггүй хүмүүсийн талаар бол өөрөө л жаргалтай байгаа бол боллоо шүү дээ гэж боддог. Гэхдээ анд нөхөд, эхнэр нөхөр, үр хүүхдийн тал дээр бол хатуу байр суурьтай байдаг. Бусадтай зөрчил маргаан үүсгэж, бусармаг жигшмээр арга замаар жаргаснаас зовснонд эргэж үздэг. Хайр гэж юу болох талаар ингээд бодоод үзэхэд Бурхан бол хайр гэж хэлж байгаа нь тэрээр энгийнийг энэрэнгүй сайхан сэтгэлтэй нэгэн гэсэн ойлголтоос хавьгүй давсан ойлголт бүхий нэгэн гэдэг нь тодорхой болж байна. Мөн судрын бүхий л бичвэрүүдээс харахад Бурхан биднийг буруу шааж, зэмлэх явдал олонтой байсан боловч хизээж биднийг жигшиж эсвэл дорд үзэж байгаагүй гэдгийг харж болно. Биднийг хамгийн гүн гүнзгий, бас хамгийн эмгэнэлтэй, няцашгүй хайраар хайрласнараа тэр бидэнд дааж давшгүй их хүндлэлийг үзүүлсэн. Мэдээж бүтээгч болон бүтээлийн хоорондын харилцаа нь бусад альч бүтээлүүдийн дундаас олж харах боломжгүй өвөрмөц харилцаа юм.
Бурхан бидний хувьд хинээс ч илүү хол орших хэрнээ бас хинээс ч илүү ойр оршдог нэг юм. Орших их сурвалж нь өөрт нь байдаг нэгэн ба өөрийнх нь гадна талд байдаг нэгний хоорондох ялгааны дэргэд тэргүүн тэнгэрлэгч ба өт хорхон хоорондох ялгаач бараг юу ч биш гэлтэй. Энэ утгаараа бол Бурхан биднээс алс хол оршдог нэгэн. Тэр бүтээдэг, харин бид бүтээгдсэн. Тэр их сурвалж нь харин бид тэндээс урган гарсан. Гэхдээ бас үүнтэй яг адил шалтгааны улмаас хичнээн өчүүхэн амьтан байсан ч гэсэн Бурхантай бол бусад аль ч бүтээлүүдтэйгээ харилцаж чадхааргүй нарийн харилцаатайгаар харилцаж чадна. Бид хорон бүрт түүнээс амийн хангамжийг авч байдаг. Чөлөөт хүсэл зориг маань ч гэсэн Бурханаас өгөгдөх эрч хүчээр тэжээгдэж байж л амьд оршдог махбодоор зөвхөн дамжуулан өчүүхэн хэрнээ гайхамшигтайгаар үйлдэж чаддаг. Бодож сэтгэх чадварын хувьд ч адилхан. Зөвхөн Бурхан өөрт байдаг энэхүү чадвараа өгсөн учраас бид бодож сэтгэж чадаж байгаа юм. Энэхүү урмц харилцааг ойлгохын тулд бид зүйрлэл буюу аналог ашиглахаас өөр аргагүй юм. Бүтээлүүдээс илэрхийлэгдэх хайрын олон янзын хэлбэрүүдийг судалснаар бид хүнийг хайрлах Бурханы хайрын талаар багч гисэн хэрэгтэй зүйлийг мэдж авах боломжтой. Зөвхөн өргөн хүрээндэл энэ бол хайр гэж үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл хайрын хамгийн доод хэлбэр гэж хэлж болох хайр бол уран бүтээлчийн бүтээлээ харах үед мэдэрч буй хайр юм. Ваарчин болон шавартай холбоотой Иремягийн харсан зүйлээр мөн чуулган бүхэлдээ Бурханы барилга, итгэгч нэг бүр тэрхүү барилгыг бүрдүүлж буй нэг чулуунууд гэж хэлсэн Петрийн үгээр дамжуулан илэрхийлэгдэж буй Бурхан болон хүний хоорондох харилцаа нь даруй ийм хайрын харилцаа юм. Мэдээж энд хэрэглэгдэж байгаа объектууд нь мэдрэмжгүй зүйлүүд учраас чулуу үнэхээр амьд оршихуй болох үед үүсэх ёстой зөвхт байдал ба өршөөлтөй холбоотой асуудлыг тайлбарлах боломжгүйд энэхүү зөвөрлөлийн хэмжээ хязгаар оршиж байна. Гэсэн хэдий ч энэ нь үнэхээр чухал зөвөрлөлүүд юм. Бид зөвхөн зөвөрлөлийн дагуу бус үнэхээр бодитойгоор түүний мутрын бүтээл учраас тэр нэг тодорхой шин чанарыг агуулсан бүтээл болж чадах хүртэл түүний сэтгэл хязгаарч амрахгүй. Энд бид өмнө ярьж байсан дааж давшгүй их хүндлэл гэсэн зүйлтэй дахиад нүүр тулж байна. Зүгээр л завтай үедээ суугаад хүүхэд зугаацуулах зорилгоор сараачиж суугаа зургандаа зураач тэгж их хүч хөдөлмөр зарцуулах гэхгүй. Сансан санаанд нь хүрээгүй байсан ч тэгс хийгээд л орхино. Гэхдээ зураач яг л бүсгүй хүнд дурлах эр хүний хайр сэтгэл, үр хүүхдээ хайрлах эхийн сэтгэл мэт бүхий л зүрх сэтгэлээ зориулсан тийм бүтээлийг тойрох гэж байгаа бол хүч хөдөлмөрөөр шавхах болно. Ийм тохиолдолд хэрв мэдрэмжтэй бол зураг өөрөө ч бас бүх хүчин чармаалтаа шавхах ёстой болно. Хэрвээ зураг мэдрэх чадвартай байсан бол байн үрж арилгаад дахин зурах тэр агшинд энэнд орвол би зүгээр л нэг эрхий хуруугаар хормын дотор зурчдаг энгийн зураг байсан ч болоосай хэмээн хүсэж байгаагаар төсөөлж болох юм. Үүнчлэн бид ч бас өөрсдөд маань хандсан Бурханы хүсэл тийм их сурж авахлантай, тийм хэцүү зүйл биш байгаасаа гэж хүсэх нь аргагүй юм. Гэхдээ энэ нь үнэндээ Бурхан биднийг тэгж их хайрлаад байлгүйгээр багахан хайрласаа гэсэн байр суурь юм. Хайрын бас нэг хэлбэр бол хүн болон амьтны хооронд илэрхийлэгддэг хайр юм. Бурхан болон хүний хоорондох харилцааг илэрхийлэхдээ Библиэлд энэ зөвөрлөлийг дахин хэрэгэлсэн байдаг. Биднийг бүтээсэн нь тэр бөгөөд бид өөрсдөө бус юм. Бид түүний ард түмэн, түүний бэлчээрийн хонин сүрэг. Дуулал 103. Амьтан мэдрэхүйн чадвартай хэрнээ хүнээс доогуур гэдэг нь тодорхой учраас энэ зөвөрлөл нь зарим нэг талаараа өмнөх зөвөрлөлээс илүү давуу талтай гэж хэлж болно. Гэхдээ амьтныг хүн бүтээгээгүй зэрэгцээ түүнийг бүрэн таньж мэдэх боломжгүй гэсэн энэ талаараа бол өмнөх зөвөрлөлийн хэмжээнд хүрэхгүй. Гэхдээ энэ зөвөрлөлийн гол давуу тал нь юу вэ гэвэл жишээлбэл нохооны хувьд гэхэд хүн нохоотой харилцаа үүсгэж байгаа нь өөрийнхөө төлөө байдаг. Өөрөөр хэлбэл хүн өөрөө нохоог хайрлахын тулд тэжээдэг болохоос нохоогоор өөрийгөө хайрлуулахын тулд тэжээдэг юм биш. Гэхдээ ийм байлаа гэд хүн өөрийнхөө ашиг сонирхлын төлөө нохооны ашиг сонирхлыг золиосолдог гэсэн үг бас биш. Эзэн нь нохоогоо хайрлахыг хүсэж байгаа энэ цорын ганц зорилго биелэхийн тулд нохооч бас өөрийнхөө хэмжээнд эзнээ хайрлах ёстой бөгөөд нохоо нь эзэндээ үйлчлэхийн тулд эзэн нь өөрөө ч бас өөрийн гэсэн арга замаар нохоодоо үйлчлэх ёстой. Хүний төвшөнтэй харьцуулах юм бол нохой нухамсаргүй бусад амьтадтай харьцуулахад тэр дундаас хамгийн сайн бүтээл учраас хүний хайрыг татах чадвартай. Яг энэ шалтгааны улмаас
Хүн нохойтой илүү ойр дотн байж төрлөх байдлаас нь илүү сайн хайр татаж чадхаар болгож өөрчилдөг. Мэдээж төрлөхөөс өөрт нь байдаг тэр үнэр эсвэл дадал зуршлыг нь харах юм бол нохойг хайрлах сэтгэл төрөхгүй. Гэхдээ хүн нохойг усанд оруулж, хөтөвчөнд сургаж, хулгай хийхгүй байхыг зааснаар эцэст нь үнэхээр хүний хайрыг татаж чадхаар амьтан болгож хүмүүжүүлдэг. Хэрвээ нохой теологч байсан бол хүнээс илэрхийлэгдэж байгаа энэ сайнд маш их хэрэгэлзэх явцыг туулах байсан байх. Гэхдээ өсөж томроод бүх сургуулалтаа дуусгаж, нэгүслэр зэрлэг нохооноос хавьгүй эрүүл, илүү урт настай, өөрөөр хэлбэл амьтны хувь тавилангаас хавьгүй илүү хайр халамж, үнэн сэтгэл, ашиг тус баяр хөөрөөр дүүрэн төгс ертөнцид орж ирсэн нохооны хувьд бол хүний сайнд эргэлзэх сэтгэл огторхгүй. Гэхдээ нохой дээд төвшингийн амьтан учраас өөрөөр хэлбэл өөрөө хичээхэлэн бол хангалттай хайр татан байж чадах тул хүч хөдөлмөрөө зарцуулсан ч хайран биш гэдгийг мэдэж байгаа учраас л эзэн нь түүнд хүч хөдөлмөрөө зарцуулж байгаа гэдгийг бид анхаарах ёстой. Тэрхүү эзэн нь хизээж хар хорхойг бие засахад сургахгүй, илбэнхийг усанд оруулахгүй. Магадгүй би Бурхан төрлөх амь хүнийг маань өөрчилж, шинэ хүн бий болгох гэж зүдрэлгүйгээр зүгээр л хайхралгүй байгаа чигээр маань төрлөх байдал дотор маань орхиосоо билээ гэж хүсэж байж болох юм. Гэхдээ ч энэч бас биднийг их биш багахан хайрлахад болно гэж үзэж буй хэрэг юм. Үүнээс илүү гарамгай зөвөрлөл бол даруй хүүгээ хайрлах эцэг хүний сэтгэлийг хүнд хандсан Бурханы хайрын бэлэгдэл болгон харуулах явдал юм. Эзний өөрийнх нь заал сургаал доторч бас ийм бэлэгдэл бүхий зөвөрлөл тусгалаа олсон байдаг тул үүгээр бид энэ нь хэр зэрэг үнцэнтэй зөвөрлөл болохыг мэдэж болно. Гэхдээ энэ зөвөрлөлийг хэрэглэхдээ эзэн ийм зөвөрлөлийг хэрэглэж байсан тухайн цаг үе, тухайн газар нутагт өнөөгийн Англиас ялгаатай нь эцэг хүний эрх мэдэл маш өндөр тавигдаж байсан гэдгийг санах ёстой. Хүүгээ энэ хорвоод авчирсандаа баг зэрэг харамсдаг, дарамт шахалт болчихъя гэсэндээ хоригсаад тавьдаггүй. Тэрч бүхэл оюун санааных нь тусгаар байдал цаад болохгүй гэсэндээ зэмлэж зааж сургадаггүй тийм эцэг хүн бол Бурхан бол эцэг гэсэн ойлголтыг маш буруугаар ойлгуулж болох юм. Эцэг хүн эрт цагт байсан шигээ өндөр дэд эрх мэдэлтэй байх нь сайн уу муу юу гэдгийг би энд ярьж байгаа юм биш. Эцэг байна гэсэн ойлголт анх сонсож байгаа хүмүүст ямар ойлголт өгч байсныг, түүнээс хойш хэдэн зуун жилийн турш энэ үгийг сонсох үед хүмүүст ямар ойлголт төрүүлж байсныг л тайлбарлахыг зорж байна. Хүү гэсэн байр сууриндаа бидний эзэн хэрхэн хандаж байсныг харахад, жишээлбэл өөрийгөө эцгийн хүсэл бүрэн дуулууртай захируулж, сайн гэдэг зүйл зөвхөн Бурхан эцэгт л хамаарах үг хэмээн үзэж, өөрийгөө сайн багшаа гэж дуудуулахаас татгалзаж байсан зэргээс бид үүнийг маш тодорхой харах боломжтой. Энэхүү зөвөрлөлд гарч байгаа эцэг болон хүүгийн хайр нь үндсэндээ эрх мэдэлтэй нэгэн болон дуулууртай дагаж буй нэгний хоорондох хайрыг харуулж байна. Мэдээж хүүгээ өөрийн хүссэн дүр төрх рүү аваачихын тулд эцэг хүүгээс хавьгүй гарамгай мэрэгэн ухаанаар шийдвэр гаргах бөгөөд сайн гэж үзэж буй дүр төрхийг бүтээхийн тулд эрх мэдлээ ашиглах болно. Сүүлийн үед би хүүдээ хайртай, гэхдээ өөрөө л баяр жаргалтай амьдарч байгаа бол гологдол бүтээгдэхүүн болсон ч ямар хамаа байх вэ гэж хэлэх хүн байж магадгүй юм. Гэхдээ энэ бол байж боломгүй зүйл. Эцэст нь аюул дагуулах эрсдэлтэй хэрэглэгдэх цар хүрээн хязгаарлагдмал хэдий ч бидний тодорхой зорилгод хамгийн ашиг тус өгч чадах нэгэн зөвөрлөлийг харах цаг ирлээ. Энэ бол хүнд хандсан Бурханы хайрыг бүсгүй хүнийг хайрлах эр хүний хайртай харьцуулах явдал юм. Библиэлд ийм зөвөрлөлийг ямар ч хэрэгэлзээгүйгээр авч хэрэгэлсэн байдаг. Эхнэрийн хувьд Израиль нь завхаарлыг үйлдэлсэн боловч тэнгэрт оршигч нөхөр нь эхнэрийнхээ хамт өнгөрүүлсэн аз жаргалтай үеэ мартаж чадахгүй байна. Залуу үеийн чинь зориулалт, сүйд бүсгүй их мэд хайрыг чинь тариалаагүй газар нутаг болох цөлд хүртэл намайг дагаж байсныг чинь би санаж байна. Иремья 2:2. Израиль бол жигшигдэн хаягдсан байхад нь олж авч хувцаслаж, гоёж чимэглэж, дур булаан болгож өгсөн хайртаасаа урвж, ядуу тэнүүлчин болсон бүсгүй юм. Изекиэл 16:6-аас 15. Бидний дотор түүний нутгалуулсан сүнсийг атаархуулаад зогсохгүй, хорвоотой хөдий болсон учраас Элч Яаков ийм хүмүүсийг завхаа эмсэ гэж дуудсан байдаг. Чуулган бол эзний хамгаас хайртай, ямар ч толбгүй, үрчлээсгүй байлгахыг хүсэж буй сүйт бүсгүй юм. Эдгээр харьцуулал бүхий зөвөрлөлүүд нь хайрлаж буй нэгнээ төгс байдалд хүргэх нь хайрын өөрийнх нь мөн чанар гэсэн нэгэн үннийг онцлон харуулж өгч байна.
Энэ үүднээс харах юм бол хайрлаж буй нэгнээ жаргалтай байвал боллоо гэсэн сэтгэлээр түүнд юу ч хамаагүй зөвшөөрч байдаг энгийн нинжин сэтгэлээс энэ нь тэс өөр ойлголт юм. Хэн нэг эмэгтэйг хайрладаг болсныхоо дараа тэрээр цэвэр байна уу, бохир байна уу, үзэсгэлэнтэй байна уу, муухай байна уу, ер тоохоо болно гэж үү? Харин эсрэгээрээ эдгээр зүйлүүд нь илүү анхаардаг болох биш үү? Ямар эмэгтэй өөрийнх нь гадаад төрх байдалд анхаарал тавьдагчгүй, мэдгчгүй байгаа байдлыг харахтаа үүнийг өөрийг нь хайрлаж байгаагийн шинж тэмдэг гэж үзэх вэ? Өөрөөр хэлэх юм бол хайр гэдэг зүйл хайртай хүн нь гоо үзэсгэлэнгээ алдсан ч гэсэн хайрласаар байх болно. Гэхдээ гоо үзэсгэлэнгээ алдсан учраас хайрлаж буй хэрэг биш юм. Хайр нь бүх гэм зэмийг нь уучлж, гэм зэмтэй байсан ч гэсэн урдын нэг адил хайрлаж чадна. Гэхдээ гэм зэмийг нь арилгана гэсэн хүсэл зоригоосоо хизээж няцахгүй. Хайр нь үзэн ядалтаас илүүтэйгээр хайрлаж буй нэгнийхээ гэм бурууд мэдрэмтгий байдаг. Хайр нь эмгэн хумсны тэмтрүүлээс илүү зөөлөн бөгөөд мэдрэмтгий байдаг. Хайр нь бусад ямар ч хүчтэй зүйлээс илүүтэйгээр гэм бурууд өршөөнгүй ханддаг хэрнээ бас бусад ямар ч хүчтэй зүйлсээс илүүтэйгээр гэм бурууд нухацтай ханддаг. Хайр жижиг зүйлд баярладагч түүнээс бүх зүйлийг нь шаарддаг. Христ итгэл бишрэлдэх Бурхан хүнийг хайрладаг гэсэн энэ ойлголт нь яг л утгынхаа дагуу Бурхан хүнийг хайрладаг гэсэн үг. Энэ нь тэр бидний сайн сайханд санаа тавьдагч гэсэн биднийг тэгж их сонирхож хайхрах сэтгэл байдаггүй гэсэн үг биш. Харин энэ нь тэрээр биднийг аимшигтай бас гайхамшигтайгаар жинхэнэ утгаар нь хайрынхаа объект болгосон гэсэн үг. Та бүхэн хайрын Бурхантай уулзахыг хүссэн. Тэгвэл тэр тань энд байна. Ямар ч бодлогогүйгээр дуудаж байсан тэрхүү агуус үнс тань. Сур жавхланд оршихуун эзэн тань энд байна. Өөрөө л жаргалтай байвал боллоо доо хэмээн найдаж, зөөрмөглөн суугаа настай өвгөн шиг биш. Хүйтэн сэтгэлээр инрэх, ёс зүйтэй шүүгч шиг биш. Зөвхөн ёсыг бодсондоо, ирсэн зочиндоо үйлчилж буй гэрийн эзэн шиг биш. Харин шатаах галаар, ертөнцийг бүтээсэн хайраараа, бүтээлдээ хандах зураачийн тууштай хайраар, нохоогоо хайрлах хүний дарангуй хайраар, хүүгээ хайрлах эцэг хүний ухаалаг, хүндлэл хүлээсэн хайраар, дурлалт хосуудын хоорондох хартай, няцшгүй хайраар хайрладаг нэгэн энд байна. Яаж ийм зүйл боломжтой байгааг би ч мэдэхгүй. Бүтээл, тэр дундаа бидэн шиг ийм бүтээл, бүтээгчнүүдэнд ийм гайхалтай, үнцэнтэй байгаа шалтгааныг хүний ухаанаар тайлбарлах замгүй. Бид бол энэхүү ахадсан суу алдрыг хүртэх зохисгүй бөгөөд нэгүсэл дээрээс бууж ирэхгүй л бол найдан горилч зүрхлэхээргүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Эртний жүжигийн зохиолд гардаг охидын нэгэн адил Зевсийн хайрыг үл тоомсорлох хандлага бидэнд бас байдаг. Гэхдээ Бурхан биднийг хайрладаг гэдэг нь ямар ч эргэлзээгүй үнэн гэдэг нь харагддаг. Зовлон зүдгээрээс ангид орших нэгэн нь хүсэл тэмүүлэлдээ автсан мэтээр айлддаг бөгөөд бүхий л ёроол болон ёроолийн хүндсийг өөрийнхөө дотор тээх хэрнээ ямар нэг зүйлээр гачигдаж буй мэт хүсэн тэмүүлэх сэтгэлээр үгээ айлдсан байдаг. Ефраим хайрт хүмүн мөн үү? Тэрээр тааламжит хөвгүн мөн үү? Үнэхээр би түүний эсрэг ярих бүрдээ би түүнийг лавтаяа сандаг. Тийм болохоор зүрх сэтгэл минь түүнд тэмүүлдэг. Иремягийн 31:20. Ефрайма, би чамайг хэрхэн зөндөнд орхих вэ? Израиля, би чамайг хэрхэн дайсанд тушаах вэ? Зүрх минь миний дотор бүрэн эргэж, бүхий л энерл минь ноцжээ. Хосея 11:8. Иерусалима, Иерусалима, дахиад игдэхний дэд алавчин доороо богинуулдаг шиг би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаан хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. Матай 23:37. Хайр гэдэг үгийн утгыг дэндүү өчүүхнээр бодож, бүх юмсыг харахтаа зөвхөн хүнийг голцгом нь болгож байгаа цагт хүнд байдаг зовлонгийн асуудал ба хүнийг хайрладаг Бурханы оршихуйг хязээж хооронд нь эвлэрүүлж чадахгүй. Бүх юмсын гол цөм нь хүн биш. Бурхан хүний төлөө оршдоггүй. Хүн ч өөрийнхөө төлөө оршдоггүй. Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм. Илчлэлт 4:11. Биднийг бүтээсэн гол зорилго нь зөвхөн биднээр Бурханыг хайрлуулахын тулд байгаагүй. Харин Бурхан биднийг өөрийнх нь хайрлаж байгаа тэрхүү тэнгэрлэг хайранд баясан жаргах оршихуунууд байлгахын тулд бүтээсэн юм. Бурханы хайранд хандахдаа бидний байгаа байдалд маань сэтгэл хангалуун байхыг говьл энэ нь Бурхан байхаа болоосоо гэж хүсэж байгаатай адилхан зүйл юм. Тэрээр Бурхан учраас л мөн чанараараа түүний хайр нь бидний зан чанарт буй гэм зэмийг эсэргүүцэж няцаахаасуур аргагүй бөгөөд нэгэнт
биднийг хайрлаж байгаа учраас хайр татам оршихуй болгохын тулд хичээхээс өөр аргагүй. Өмнөхтэйгээ харьцуулахад бага зэрэг сайжирсан байсан ч урдийн адил бузармуу хэвээр байгаа байдлыг тань хараад сэтгэл хангалуун байхыг бид Бурханаас хүсэх боломжгүй. Энэ нь яг л гуйлга гуйдаг шивгчин охин бохир ноорхоо хувцалсан хэрнээ Капетуа хаан таашаагдахыг хүсэж байгаатай адилхан зүйл. Эсвэл нэгэнд хүнийг хайрлахыг сурсан хэрнээ зэрлэг амьтдын нэгэн адил бохир хорхоотой биеэрээ гэр доторх юу ч хамаагүй урж тасдах нохой эзнийгээ урдийн адил зөөлөн хандна хэмээн найдаж байгаатай адилхан зүйл. Аз жаргал хэмээн бидний нэрдэж буй зүйл нь Бурхны гол төлөвлөсөн тэр зүйл биш. Харин Бурхан биднийг ямар ч торох зүйлгүйгээр хайрлаж болохоор тийм оршихуй болсон цагтаа л бид сая үнэхээр аз жаргалтай болж чадах юм. Миний энэ санаа зарим нэг хүмүүсийн эсэргүүцэлтэд тулгарч болох юм гэдгийг уртаас таамаглаж байна. Бурхны сайн гэдэг зүйлийг ойлгохын тулд бид хүнд байдаг ёс суртахууны ойлголтыг өгөөсгөх шаардлага байхгүй гэдгийг би урд нь дурдж байсан. Гэхдээ зарим хүмүүс одоо биднээс шаардаж байгаа зүйлтэй нь яг энэ юм биш үү хэмээн маргаж болох юм. Миний энд ярьж байгаа Бурхны хайр гэсэн зүйлийг тэд хүний ертөнцид байдаг хайрын талаарх ойлголтын дагуу бол өмчлөх хүсэл шуналдаа баригдсан хайр гэж нэрлээд өөрийнхөө сэтгэл ханамжийг бус харин хайртай нэгнийхээ аз жаргалыг түрүүнд тавьж чаддаг тэр хайртай эсрэгцэж байгаа хэрэг биш үү гэх байх. Гэхдээ миний хувьд бол хүн хүнээ хайрлах хайрч бас ийм байдаг гэж баттай хэлж чадахгүй. Өөрөө аз жаргалтай байгаа бол боллоо гэсэндээ надад байгаа ёс бус зүйлүүдийг эсэргүүцдэггүй тийм найз байх юм бол би тийм хайрыг өндрөөр үнэлэх ёсгүй гэж бодож байна. Гэхдээ ийм эсэргүүцэлтэд тулгарх үедээ бид баярладаг. Яагаад гэвэл үүнд өгөх бидний хариулт энд яригдж буй сэдвийг маань өөр өнцгөөс илүү тод харах боломжийг өгдөг бөгөөд нэг тал руу хэд туйлширсан байдлыг голдролд нь оруулж өгдөг. Үнэн хэрэгтээ амин хувиа хичээдэг хайр болон бусдын төлөө байдаг хайрын ийм эсрэгцэж буй байдлыг бүтээлээ хайрлах Бурхны хайранд шууд дүйцүүлэн хэрэглэх боломжгүй. Яагаад гэвэл үнэндээ ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болж амин хувиа хичээх үү бусдын төлөө байх уу гэсэн энэ хоёр хайрын аль нэгийг нь сонгох ёстой болж байгаа ийм нөхцөл байдал нь хамтын нийтлэг ертөнцид амьдарч байгаа хүмүүсийн хооронд л яригдах зүйл. Шекспир Виолатай өрсөлдөхгүй шиг Бурхан бүтээлүүдтэйгээ өрсөлдөхгүй. Өөрөө хүн болж Палестинд бүтээлүүдийнхээ дунд бүтээл болон амьдарч байсан түүний амьдрал эцэст нь Голготын толгод руу хөтөлсөн. Үнэхээр өөрийгөө бүрэн золиослсон амьдрал байлаа. Орчин үеийн нэгэн пантеист философч үнэмлэхүйн нэгэн нь далайд орвол загас болно гэж хэлсэн байдаг. Үүний нэгэн адил Христэд итгэгч бид нарч бас Бурхан махан бий болсон үйл явдлыг энэ бол Бурхан өөрийн алдрыг хоосолж амин ч үзэл бас бусдын төлөө байна гэдэг нь яг юу болохыг тодорхой харуулж чадах тийм орчин нөхцөлийг хүлээн авснаар бүхэлдээ өөрийгөө бусдын төлөө байдаг нэгэн гэдгээ харуулсан зүйл байсан гэж хэлж чадна. Гэхдээ бүхний дээгүүр давж оршдог, бүх нөхцөл байдлын болзолгүй үндэс нь болж байдаг Бурхны талаар ийм хөнгөн дүгнэлт хийх боломжгүй. Хэн нэгний хэрэгцээ шаардлагыг золиослон байж өөрийнхөөгөө хангадаг хайрыг амин хувиа хичээсэн хайр гэж нэрлэдэг. Ийм нөхцөл байдал бий болохын тулд эхлээд хайрлаж буй нэгэнд ямар нэг хэрэгцээ хүсэл тэмүүлэл байх ёстой бөгөөд хайрлагдаж буй нэгний хувьд түүний энэ хүсэл шаардлагад тохирохооргүй бас нэг өөр хүсэл шаардлага байх ёстой. Ийм үед хайрлаж буй нэгэн нь түүний энэ хүсэл шаардлагыг санаатаагаар мэдэхгүй мэд дүрэсгэх эсвэл үл ашаах байдал үүсэх ёстой. Гэтэл Бурхан болон хүний хоорондох харилцаанд ийм нөхцөл байдал үүсэх боломжгүй. Бурхан ямар нэг хэрэгцээ шаардлагаар дутахгүй. Платоны хэлсэн шиг хүнд байдаг хайр нь өөрөө хэрэгцээ шаардлагаар дутагдж байдаг ядуурлын бүтээгдэхүүн учраас хайрлаж буй нэгнийхэн дотор өөрийнх нь хүсэн тэмүүлж байдаг сайн зүйл бодтойгоор байх юм уу? Эсвэл байгаа гэж тооцох үед бий болдог зүйл. Гэтэл Бурхны хайр үүнээс өөр. Бурхны хайр хүний дотор байгаа сайныг үндэс болгодоггүй. Эсвэргээрээ Бурхан өөрөө төрүүлж хүнийг хайрлаж бүтээснийхээ дараа жинхэнэ хайр татам оршихуй болон хувиргаснаар түүнд байгаа бүх сайн сайхных нь их үндэс нь болж өгдөг. Бурхан бол сайн. Тэрээр сайнаар хангадаг нэгэн болохоос сайнаар дутагддаг, хайж олж авдаг нэгэн биш.
Энэ утгаараа Бурхны хайр эцэс төгсгөлгүй бусдын төлөө байдаг хайр бөгөөд бүхнийг өгөх хэрнээ ямар ч хариу нэгтэггүй хайр юм. Ийм Бурхан хүсэл тэмүүллээс ангид дээгүүр нэгэн хэрнээ хүсэл тэмүүлэлдээ автсан нэгэн мэтээр айлдаж мөнхөд элбэг дүүрэн нэгэн хэрнээ ямар нэг хэрэгцээгээр дутсан мэт анх нүцгнээр нь бүтээж өөрөө бүх зүйлийг нь хангасаар ирсэн тэрхүү оршихуйнуудаа өөрт нь хэрэгтэй байгаа мэтээр ярьж хэлж байгааг ойлгохын тулд тэрээр цэвэр гайхамшигаараа өөртөө хэрэгцээ шаардлагыг бий болгож зөвхөн бидэл дүүргэж өгч чадах ямар нэг зүйлийг өөрийнхөө дотор бүтээжээ гэж харахаас өөр аргагүй. Бид Бурханд хэрэгтэй байгаа бол тэр өөрөө энэ хэрэгцээг сонгосон гэсэн үг. Бурханы ховиршгүй зүрх сэтгэл нь өөрийнхөө бүтээсэн хүүхэлдэйнүүдээс болж уй гашуу мэдэрч байгаа бол энэ нь төгс хүчит нэгэн бидний ойлгож чадхааргүй тийм даруй байдлаар өөрийгөө ийм уй гашууд сайн дураараа захируулжээ гэсэн үг. Бид Бурханыг хайрлахад биш, харин Бурхан биднийг хайрлахад дэлхийн гол зорилго байгаа юм гэсэн энэ үннийг илүү гүнзгий түшингөөс харах юм бол энэ нь бидний төлөөх зүйл юм. Юугаар ч үл дутагдах тэр нэгэн биднийг өөрийн хэрэгцээ байхаар сонгосон нь түүнд байгаа энэ хэрэгцээ нь даруй бидэнд хэрэгтэй тэр зүйл учраас тэр юм. Христ итгэл бишрэлийн сургаж байгаачлан Бурхан болон хүний хоорондох бүхий л харилцааны өмнө ба дараа нь өөрийгөө цэврээр тавьж өгч буй Бурханы үйлс гүн ангал болон оршиж байдаг. Энэ нь хинч биш, шалихгүй хүнийг сонгон хайрлаж, өөртөө хэрэгтэй, өөрийнхөө хүсэн тэмүүлдэг оршихуйгаа болгосон үйлс байсан бөгөөд ингэж өөрийгөө сул өгөөгүй байсан бол нэгэнт мөнхөд бүх сайныг өөртөө агуулж байдаг тэрээр ямар нэг хэрэгцээгээр дутагдах эсвэл ямар нэг зүйлийн араас хүсэн тэмүүлэх шаардлагагүй байх байлаа. Үүнчлэн Бурхан бидний төлөө өөрийгөө тавьж өгсөн. Хайрлахыг мэддэг байх нь бидэнд сайн хэрэг. Хамгийн сайн нэгэн болох Бурханыг хайрлаж мэддэг байх нь бүрч сайн хэрэг. Гэхдээ бид эхлээд хайрлахыг хүсэмжилж, бид эхлээд Бурханыг хайж олох ёстой гэж бодож байх юм бол мөн бид түүний хэрэгцээг дагах ёстой гэхээс илүү эхлээд Бурхан бидний энэ хэрэгцээг дагах ёстой гэж бодож байх юм бол хайрын талаарх бидний ойлголт альва юмсын мөн чанараас гажсан байгаа хэрэг юм. Учир нь бид бол зүгээр л бүтээл учраас бидний үүрэг хязээд субъектээс объектэд үзүүлж буй хариу үйлдэл, мөн эрэгтэй хүнд үзүүлж буй эмэгтэйн хариу үйлдэл, гэрлэнд үзүүлж буй толны хариу үйлдэл, дуу чимээнд үзүүлж буй цуврайн хариу үйлдэл байх нь тодорхой. Удирдах биш, харин үйлдэл илэрхийлэх нь бидний хийж чадах хамгийн эрхэм зүйл гэдэг нь тодорхой. Тийм учраас Бурханы хайрын талаар хуурмаг биш, харин жинхэнэ ойлголтыг олж авах үедээ бид сая түүний шаардлагад захирагдаж, түүний хүслийг дагдаг. Эсвэргээрээ Бурхан бидний шаардлагад захирагдаж, бидний хүслийг биелүүлнэ гэдэг нь оршихуй болон бодит байдлын хуулийг зөрчиж байгаатай адилхан зүйл юм. Мэдээж зарим талаараа хүний сүнс Бурханыг эрэлхийлж байна. Эсвэл Бурхан тэрхүү сүнсний хайрыг хүлээн авч байна гэж хэлж болохыг үүсгэхгүй. Гэхдээ хүний сүнс сэтгэл Бурханыг ирж хайж байгаа нь ердөө л Бурхан өөрөө эхлээд тэрхүү сүнсийг хайж олсны үр дүнгийн илрэл юм. Яагад гэвэл бүх зүйл Бурханаас ирдэг бөгөөд бид хайрлаж чадаж байгаа нь ч өөрөө тэр чигтээ Бурханаас өгөгдсөн бэлэг ажээ. Учир нь Бурханаас ирж буй тэр зүйлд арай дээр хариу үйлдэл илэрхийлэх үү, эсвэл муу хариу үйлдэл илэрхийлэх үү гэдгээ сонгох эрх чөлөө нь л хүнд байгаа болохоос өөр зүйл байхгүй. Тийм учраас яг л хайрлуулж буй нэгэн нь хайрлаж буй нэгнээ хөдлөгдөг шиг Бурхан өөрөө хөдөлдөггүй ч орчлон ертөнцийг хөдлөгдөг гэсэн Аристотелийн сургаал шиг Христ итгэл бишрэл болон харийн шашны үзэл хоёрын хоорондох ялгааг хурцтад харуулж чадах зүйл байхгүй гэж бодож байна. Христ итгэл бишрэл үүнээс эсрэгээр ярьж хэлдэг. Бид Бурханыг хайрлсан бус, харин тэр биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн билээ. Үүнд хайр байгаа юм. 1-р Иохан 4:10. Үүнчлэн хүмүүсийн хувиа хичээсэн хайр гэж нэрлэдэг тэрхүү хайранд тавигддаг хамгийн эхний тэр шаардлага Бурханд байдаггүй. Өөрөөр хэлбэл хайрлаж буй нэгэндээ сайныг хүсэх сэтгэлтэй нь зөрчилдөөн үүсэж болох байгалийн хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзэл түүнд байдаггүй. Магадгүй ийм хүсэл тэмүүлэл эсвэл хэрэгцээ шаардлагатай төстэй харагдахаар зүйл түүнд байдаг мэт харагдаж байх юм бол тэр нь Бурхан өөрийн тааллын дагуу бидний төлөө зөвшөөрч буй зүйлэл байх үзье. Мөн хувиа хичээсэн хайранд хоёр дахь нөхцөл шаардлага нь болж байдаг тэр зүйлч түүний дотор байдаггүй.
Хүүхдэд жинхэнэ ашигтай байгаа зүйл болон эцгийнх нь хайр инэрлийнхээ дагуу төрлөх зүйн совингаараа шаардаж буй зүйлийн хооронд ялгаа байж болно. Учир нь хүүхэд эцгээсээ тусдаа салангад оршихгүй бөгөөд мөн чанарт нь зөвхөн түүнд өөртөл байдаг онцгой хэрэгцээ шаардлага гэж бий. Тэгээд ч ганцхан эцгийнхээ төлөө оршиж буй хэрэгч биш. Заавал эцгийн хайр халамжийг авч байж л төгс болох зүйлч байхгүй бөгөөд эцэг нь ч түүний мөн чанарыг бүрэн төгс ойлгох боломжгүй. Харин Бурханы хувьд бол өөр. Бүтээл нь бүтээгчээсээ салангад тусдаа биш төдийгүй Бурханд бүтээлийнхээ талаар буруу ойлгох зүйл байхгүй. Ерөнхий төлөвлөгөөн дотроо тэдний төлөө бий болгосон газар бол даруй тэдний байх ёстой газар юм. Тэрхүү газартаа хурч очих үед сая тэдний мөн чанар төгс болж аз жаргалаа олж авдаг. Өөрөөр хэлбэл энэ үед орчлонгийн хугарсан ясны байраа олж эвлэн зовлон шаналлан төгсгөл болно гэсэн үг. Бурханы хүсэж байгаагаас өөр ямар нэгэн хүн болохыг хүсэж байгаа нь үнэн дээр өөрийгөө жаргалгүй болгох зүйлийг хүсэн эрэлхийлж байгаатай утга нэг юм. Өнгөцгөн харах юм бол хайртай хүнийх гэхээс илүүтэйгээр дарангуулагчийн дуу хоолой мэт сонсогддог эдгээр тэнгэрлэг шаардлагууд нь үнэндээ бид яг юу хүсэж байгаагаа мэдэж байсан бол яг тэр газар руу мань удирдах байдаг. Бурхан биднээс өөрийнхөө өмнө бүхийж, мөргөж, дуулууртай байхыг шаарддаг. Ингэж түүнд бүхийж, мөргөж, дуулууртай байх нь Бурханд ямар ач тустай гэж та бодож байна вэ? Эсвэл хүний үйл хүндлэл нь түүний алдрыг бууруулна хэмээн имэж байна уу? Сэтгцэн эмгэгтэй хүн өвчтний өрөөний ханан дээр харанхуй гэж бичлээгээд нарны гэрэл алга болохгүйтэй адил хүн Бурханд мөргөхгүй байлаа гэд Бурханы алдар буурахгүй. Гэхдээ Бурхан биднээс сайныг хүсдэг бөгөөд тэрхүү сайн нь Бурханыг хайрлах явдал юм. Бурханыг хайрлахын тулд Бурханыг таньж мэдэх ёстой. Үнэхээр түүнийг таньж мэдэх юм бол нүрээрээ газар унаж мөргөхөөсөөр аргагүй. Ингэж мөргөж чадахгүй байгаа бол хайрлахыг хичээж буй нэгэн тань Бурхан биш гэсэн үг. Гэвч тийм байлаагаад Бурхан биднийг зөвхөн өмнөөс өгдүүлэн мөргүүлж эмээн хүндлүүлэхийн тулд дуудсангүй. Харин одоо хүсэж байгаагаас маань хамаагүй давсан байдал руу бүтээлийнхээ хувьд Бурханы тэнгэрлэг шин чанаруудыг хуваалцаж тэнгэрлэг амийн тусгал байлгахын тулд тэрээр биднийг дуудсан. Бурхан бидэнд Христийг өмс, өөрөөр хэлбэл Бурхантай адил болгож тушаасан. Нэг үгээр хэлбэл хүссэн хүсээгүй Бурхан бидэнд хүссэн зүйлийг минь биш, харин хэрэгтэй зүйлийг маань өгөхийг зорддог. Энд ч мөн ялгаагүй бид Бурханы асар их өгөөмөр найрсаг байдлыг харах үедээ айж ичж байна. Дэндүү бага хайрлаж байгаад нь бус, дэндүү ихээр хайрлаж байгаад нь айж ичж байна. Гэхдээ ийм үзэл ойлголт ч гэсэн үнэнд хараахан дөхөж оч чадахгүй. Бурхан бидний цорын ганц сайн зүйл болж байгаа нь Бурхан зүгээр нэг дур мэдэн ийм байхаар бүтээсэн зүйл биш. Үнэндээ Бурхан бүх бүтээлүүддээ цорын ганц сайн нь юм. Тиймээс бүтээл бүр өөр өөрсдийн мөн чанар тохирсон төрөл хэмжээгээр Бурханыг эдлэх явцдаа өөрийнхөө сайныг олж мэдэх ёстой. Бүтээл бүрт байгаа сайн нь төрөл, зэрэг, хэмжээгээрээ тухайн амьтны мөн чанараас шалтгаалan өөр байж болох ч үүнээс өөр тусдаа сайн болох боломжтой гэж үзэх нь зүгээр л нэг атеист мөрөөдөл төдий зүйл юм. Жорж Макдоналд яг аль номдоо тэгж хэлсэн байдгийг би санахгүй байгаа ч тэрээр Бурхан хүмүүст юу гэж хэлж байгааг төсөөлөн ингэж хэлсэн байдаг. Та нар миний хүч чадлаар хүчрхэгжих ёстой. Миний өрөөлөөр өрөөгдөх ёстой. Учир нь үүнээс өөр та нарт өгөх зүйл надад байхгүй. Бүх зүйлийн гол дүгнэлт нь энэ юм. Бурхан өөрт байхгүй зүйлийг биш, харин өөрт байгаа зүйлээ өгнө. Тэр байхгүй аз жаргалыг биш, харин байгаа аз жаргалаа өгдөг. Бурхан болох уу? Бүтээлийнхээ байр суурин дээрээс Бурханы сайныг хүлээн авснаар түүний сайныг хуваалцсан түүнтэй адилхан оршихуй болох уу? Эсвэл хөөрхийлөлтэй оршихуй болох уу? Өөртөө агуулж түүнтэй адил оршихуй болох уу гэсэн сонгож болох ийм гурван л хувилбар бидэнд бий. Орчлын ертөнцид ургаж байгаа цорын ганц хүнс өөр ертөнц байлаач гэсэн тэнд ургаж чадах цорын ганц хүнсийг хэрхэн идэхийг сураагүй хүн бол мөнхөд өсгөлэн байхаас өөр аргагүй.